яана уучлаарай. Чи зайгаа барьж явал та улаан гэр татсан байж тээ. Яг уу даатал дуудах уу? Тагтаа дуудах уу? Юу яриад байгаа юм бэ? Би яарад тийм зүгээр тохиролцож байлаа. Хизээ ирэх цагдаа хизээ ирэх даатгал вэ? То яана хэд болдго юм болоо тохиролцоод. Ууг нь даатгал дуулчулаг нь амар юм байгаа шүү дээ. Үгүй хамгийн гол нь би яарад байгаа байхгүй юу? За тийм тохиролцоо идэх үү? Байна уу? Амандал даатгалаа. Сайн байна уу? Шурхай дуудлагын ажилтны Цэнгүүн танд яваад туслах уу? Сайн байна уу? Би ослын дуудлага өгсөн. Хааны юу басна талаар дэлгэрэнгүй ярина уу? Жог яарч явж байгаад бас нэг машины араас орчлоо. Таны дуудлагыг хүлээн авлаа. Шурхай дуудлагын ажилтаа 10 минутын очно. Та ослын газраас хөдөлгөөн хүлээж агаарай. За ойлголоо. Баярлалаа баяртай. За сайн байна уу? Сайсан байна. За юу болсон бэ? Би харин нэг жоо яарч явж байгаа нэг машины араас орчлоо. Даатгал болон цагдаа бодлоо хандсан уу та? Гэхдээ би тэр хүнтэйгээ тохиролцоод явчлаа. Тэний газраас өглөөс өмнө зураг авсан уу? Үгүй. Аагүй юу. Чиний удаад яах вэ гэхээр манай дээр материалууд бүтээж өгөх. За юу бүтээж өгөхээр даатгалын гэрээг жолооны мөнгө болон дээрээс нь бичлээ. За цамын цагдаас тодорхой тавьчихна. Яг энэ тухайн газар энэ ос болсон гэсэн юм утсан байна. Ойлгож шүү. За. Тэгээ машин дээр өгөх мөнгөний тайлбар үнэхээр үү. Тэгээ манай дээр очиж байгаа. За. Амлаач таваарай. За баярлалаа. Таны бүрдүүлж өгсөн материал батлах баримт хангалт өгсөн үднэс бүхэн төлбөрийг татгалзсан байна. Одоо тэгэд ямар ч боломж байхгүй. За та дахиад энэ материалаа бүгднийг бүрдүүлээд ирэх юм бол боломжтой байгаа. За баярлалаа. Баярлалаа. Даатгалын компанид нөхөн төлбөр олгохоос татгалзсан шалтгаан юу байв? Болсон явдлыг дүгнэлцгээе. Даатгалын гэрээд учирсан хохирол бүрт мөнгө өгдөггүй. Зөвхөн даатгалын гэрээн заасан эрслээс хамгаалдаг. Бодит байдал дээр жолооч ярьсан шиг осол болоогүй. Магадгүй тэр хүн согтуугаар жолоо барьж аваад ослыг хийсэн, эсвэл бүр дүрм зөрчид ослыг хийсэн байж болно. Тийм учраас осол гарсан тухайн үед л баталгаажаагүй бол даатгагч гэрээний эсэл мөн эсхийг тааварлах боломжгүй юм а. Ямар ч даатгалын компани дараах нөхцөлөд нөхөн төлбөр олгодог. Үүнд согтуугаар жолоо барьсан, урсгал төрсөн, улаан гэрлээр орсон, жолоо барих ирэхгүй жолоогоо шилжүүлсэн, мөн хурд хөтөлсөн зэрэг орж байгаа юм а. Эдгээр дүрм зөрчсөн тохиолдол болон осол баримтаар нотлохоожаагүй даатгалын компани нөхөн төлбөрийг олгодог. Ийм учраас та даатгалын гэрээтэйгээ бүрэн уншиж танилцаарай. Мөн ослын үед даатгалын компаниа дуудахаа битгий мартаарай.